Монгол улс уул уурхай эрдэс соёлогтой тулгуурлан өсрөнгөө хөгжих төлөв төрлөө гэсэн хүлээлт манай нийгэмд болон гадаад ертөнцид байна. Энэ авраг мөрөөдлийн өгөөж орлогоос эх орны ирээдүг авч явах залуу үеэ чадваржуулах амьдралд бэлтгэхэд зарцуулъя. Учир нь ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчид мянгаараа ажилгүйчүүд ядуусын игнийг нэмж байна. Тэдэнд амьдралд бие дан хөл тавих, нийгэмтэйгээ харилцаж өөрийгөө ойлгуулах, бусдыг ойлгох, бэрхшээлийг давах дадал чадвар, ойлголт тун хомс байна. Дэвчээр хатуужил сэтгэлийн хат тутмаг байна. Иймд охид хүүгүүдийг эх оронч үзэлтэй, эрүүл чирэг бие бэлдартай, бүтээлч, оюунлаг иргэд болгон хүмүүжүүлэхийн тулд хагас зэрэгсэн зохион байгуулалтаа амьдрах ухааны, богино хугацааны эрчимтэй сургалтанд хамруулах зорилтыг төрийн бодлого болгон гар таталгүй санхүүжүүлье. Эхний алхам болгож нийслэлд вакуумцсан орчинд амьдрал сургах загвар сургуулийг яг одоо байгуулъя. Иргэншил, амьдрах ухааны мэдрэмж чадвар дадалтай, бие даасан, өөртөө итгэлтэй охид хүүгүүд монголчуудын бас нэгэн бахархал байгуулна. Залуусын төлөө заа гэж хэлцгээе. Иргэн та баялаг хөдөлгөөн. Залуусыг дэмжигч Монголын үндэсний олон нийтийн радио телевиз TV9, NTV, BTV